нийслэлийн Монгол Ардын намын ороо өнгөрсөн туралцсан. Би өөрөө нийслэлийн Монгол Ардын намын орооны дараагаар одоо сонгогдоод 1 жил 10 сар болж байгаа. Манай намын дүрмдүүл 4 жилийн хугацаатай байгаа. Тэгэхээр одоо би хаанаас хэн хуралдуулах гэдэг нийслэлийн Монгол Ардын намын орооны гишүүдийн одоо 3-1 гэмтэр нь шаардаж хуралдуулсан зүйл алга. Тэгэхээр хоёр хэл зүйл байгаа. Нэгвэл 3-1 шаардаад хуралдуулах хэрэгтэй. Нэгвэл би өөрөө зарлаад хуралдуулах хэрэгтэй. Энэ оны одоо намар өөрөө биддүүл жилийн ажиллагаа тайлагтай юм ээж хурлын топ би. Дагуу зүйлүүд ингээд газар олголт таны хувьд одоо өмнөх 2 хэсэг тургаас илүү олгочжээ. Уг нь бол газар олголтыг хязгаарлаж байгаа шүү дээ 0.7. Тэр худлаа. Өөрөөр хэлбэл бид нар газар олголтыг үндсэндээ зогсоосон. Яагаад ийм тоо статистик гарч ийнэ гэвэл 2023 оны 12 дугаар сард гэр хорооллыг орон сууцжуулах, авц замын төвжирлийг бууруулах хуулийг би батлуулахтай хамт газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад 6 дүүргийн засаг даргын газар олголтыг зогсоох шийдвэр гаргасан. За ингээд тухайн 6 дүүргийн засаг дарга дээр хуримтлагдсан байсан 0.7-той холбоотой өргөдлүүдийг тодорхой 6 сарын хугацаа өгч шийдвэрлэх юм одоо шилжилтийн үеийн зохицуулт хийгдсэн. Тэгэхээр Баянзүрх дүүрэг хамгийн их нь. Тэгээд дараа нь Сонгон хайрхан дүүрэг, дараагийнх нь Хаан уул дүүрэг. За тэгээд Сүхбаатар Чингэлтэй. За Баянгол дээр бараг байхгүй. Ингээд 0.7 газартай холбоотой нөгөө өмнө нь иргэдээс ирсэн хоримтлагдсан байсан өргөдлүүдийг хууль хэрэгжихтэй холбоотой шилжилтийн үеийн зохицуултын хүрээнд шийдвэрлүүлж дуусгасан тэр статистик тоо гарч байгаа. Нийслэлийн засаг даргын хувьд инженерийн шугам сүлжээтэй газар олгосон олголт одоо миний үед бараг байхгүйтэй адилхан. Би 4 тохиолдолд газар олгож байгаа. Нэгт нь дуудлага худалдаагаар, хоёрт нь төр хувийн хвшлийн түншлэлээр, гуравт нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой, дөрөвт нь нөгөө замын тараас орсон юм уу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой нөгөө нөхөн олгуултаагаар газрыг олгож байгаа. Зөвхөн жишээ олгоод 36 захирамжийг харахад 25 нь иргэнд 11 нь чухал жил болгосон байна. Тэр дотроо худалдаа үйлчлэгээний чиглэлээр манай чухал үйлдвэрлэл хөдөө аж ахуйн чиглэлээр болгосон байна. За наад чинь дүүргийн засаг даргын захирамжийг нийслэлийн засаг даргын захирамж болгох өөрөөр хэлбэл төрийн худалдаа авахтай холбоотой газруудыг дандаа нийслэлийн захирамж болгохтой холбоотой юм шилжилтийн үеийн зохицуултууд явж байгаа. Тэгэхээр манай газар олголттой холбоотой зүйлүүд бүгд нээлттэй ил тод байгаа. Та өөрсдөө очиж хурц үзэж байна гэдэг. За байршлаасаа шалтгаалаад 1 метр квадратаас хашааны газрыг дунджаар 1.2 сая төгрөгөөр тооцож байгаа. За үүн дээр нэмэгдээд бусад хөрөнгүүдийг өгж байгаа. За үүн дээр нэмэгдээд нөгөө аж ахуйн үйл ажиллагаа эхэлж байгаа тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой одоо нөгөө зардлуудыг нөхөж тооцож байгаа. Нийслэлийн намын даргаыг одоо солих тухай яригдаад байна шүү дээ. Гандангийн төслийн хувьд өнгөрсөн жил бид нар төлөвлөөд 1.8 газрыг чөлөөлөх төсвийн хэмжээг тавиад ингээд одоо чөлөөлөх 3 айл урдсан. 3 айлтай өчигдөр би бүгдэндээ нуулзаад ойрын үед эцлэе гэсэн зүйл байна. За гандан гэдэг төсөл тогтоолын төслийн гол агуулгууд гандангийн өөрийнх нь эзэмшлийн 6.8 саяны чөлөөлсөн 1.8-ыг хасаад үлдсэн 45 орчим га газрыг ирж байгаа одоо 5-аас доошгүй жилүүдэд жил болгон төсөв тавьж айлуудтай зөвшөлдөж чөлөөлнө гэсэн юм. Нийслэлийн намын даргын асуудал ингээд яригдаад эхэллээ. Та өөрөө мэдэхгүй гэж байна. Гэтэ намаас танд ямар нэгэн шахалт үзүүлээд байгаа зүйл байгаа мó намын даргын ажлаа өг гэдэг ч юм уу. Огт талга байна. Би намын даргатай уулзсан. Ерөнхий сайдтай уулзсан. Намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Одоо бид нар чинь сая баг хурлын үеэр бараг л 3 хоног л цуг байцгаалаа шүү дээ. Тэгээд ажлаа одоо урагшаа хараад хийцгээе. Одоо эх оны сонгуулиудад бэлтий мөрийн хөтөлбөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаа гэдэг ийм зүйл ярьсан. Нийслэлийн төсөв баг 2 их найдаар сарын дараа шүү дээ. Нэгдээд ороод ирлээ. Тэгээ энийг төлөөлөгч нар шүүмжлээд байна.
Тэр хувийн хвшлийн түншлэл нэртэй 3 4 төсөл ороод ирсэн. Яг хэрэгжиж байгаа тодорхой бодиттой үрдэн байхгүй. Тэр хувийн хвшлэл гээл зүгээр нэр орж ирээд байна гэж хүмүүстэй. Яг энэ нэмэгдээд байгаа 2 их найдын төсөл яг юу зарчилж байгаа танаа хотод түүхэндээ авахгүй хамгийн их төсөвтэй үргэлж болж шүү дээ. Чиний адууны уралдаан зохион байгуулалтыг дөрвөн компанид гарууд тавьсан байна гэдэг нэг их уралдаан дээр яригдчихсэн шүү дээ. Агаас их авах хэмжээний мөнгө Баригдаагүй Аерос Сити хот дээр 2 тэрбум гэх мэтээр гэж тавилаа гэж хүмүүс гарч ирсэн шүү дээ. Нэгдүгээр адууны юу гинэ? наадам. Баян зүрхтэй би ёстой мэдэхгүй тэр дэлхийн адууны өдрийг тэмдэглээгээд шадар сайд ган уягаас надад бичиж ирээд түүний үйл ажиллагаатай холбоотой 3 тэрбум төгрөгийг 7 сарын 13-ны өдөр зарцуулах мөнгийг нийс төсөлдөрөө тавь гэсэн. Тэгээ би сэтгүүлч ялангуяа одоо чи ерөөс огт хараагүй хөвгтэй. Сэтгүүлчд мэдээлэл яхаа тэр мэдээлэл ихлэд нэгтгэн үү. Хоёрт нь сая шүрээ асууж ин танаа засгийн нийслэл одоо амар их төсөвтэй гэдэг. Би одоо маш олон удаа тайлбарлаа. Ерөөсөө та ойлгохгүй. Энэ нийслэлээр хэрэгжиж байгаа гадаад дотоод төсөл хөтөлбөрүүдийг бүгднгийн нийслэлийн төсөвдөр нэмж бичээд явд юм аа. Одоо би хамгийн сүүлийн жишээ хэлье. Энэ шин цэвэрлэх байгууламжийг 2017 онд бүгд найрамд хятад улсын засгийн газрын хөнгөлтөө зээлээр 269 сая Америк доллар хийсэн. Энэ ойролцоогоор одоогоор 1 их найт төгрөг. Энийг ингээд манай төсөвдөр нэмээд бичиж байгаа. Хойд сэлбийн одоо шинээр баригдаж байгаа төсөл хөтөлбөр байна тийм үү? Энэ ойролцоогоор 2.5 их найт төгрөгийн төсөв төвтөгтэй төсөл байна. Энийг манай төсөвдөр нэмээд бичиж байгаа. Намайг ажил авахд нийслэлийн төсөв 1.9 их найт байсан. Одоо нийслэлийн өөрөх нь саяны бидний 2025 оны төгсгөл батлуулсан төсөв 4.9 их найт руу очсон. Ингээд энэ хэрэгжиж байгаа төслүүдийг бүгдийг нийлүүлээд нэмээд бичээд байна. Энэ буруу гэд бид нар зээл ашиглалтын тухай хуулийг сая намрын чуулган төгсхийн өмнө өргөн барьсан. Өөрөөр хэлбэл энэ сэлбч байд юм уу? Энэ эрдэнэ өрөнч байд юм уу? Энэ нэр тусруулах үйлдвэргээд эргээд өөрийнхөө үйл ажиллагаагаар төлөгдөх энэ төсөл хөтөлбөрүүдийг төсөвдөр бичдэг энэ зарчмаасаа татгалзъя. Төсвийг төсвөр нь төслийг төслөөр нь явуулдаг болоо л гэдэг ийм агуулга ярьж байгаа гэдгийг би одоо нэлээд олон удаа тайлбарлаж байна гэдэг. Хэд хэсэг үлдээ. Төсөөс хасаар төсөл нэг хэд хэд очоод. За одоо би яг тоо харж хэлнэ. Энэ одоо ингээд шинээр одоо сая би хэлсэн шүү дээ. Тэр цэвэрлэх байгууламжийн төсвийг манай дээр нэмж бичээгээд сая засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн 7 хоног тогтоох гэсэн. Дахиад энийг бид нар дахиад тодтогч нэмж бичээд явна. Өөрөөр хэлбэл бүх одоо гадаад дотоод зээл ашиглалттай холбоотой төсөл хөтөлбөрүүдийг нэмээд төсөвдөр давхар нэмж бичээд тэгээд танаад нийс хамгийн их төсөвтэй явж байна л гэдэг. Тэгээд бид нар өөрсдөө эргээд энэ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх түүнтэй холбоотой зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж туулын ордны зам. Бид нар 2027 онд багтаагаад энэ төслийг ашиглалтанд оруулчихвал Улаанбаатар хотын төвчл зөвхөн энэ төслийн шалтгаалаад 30% борно. Таранбай гэдэг төслийг бид нар эхлүүлж Таранбай гэдэг төслөл 2028 онд 1-р шугамд ашиглалтанд орно. Ингэснээрээ бид нар нийтийн тээврийн цоо шин төрөл хэлбэртэй болно. Цагаараа явдаг болно. Тэр чиглэлд автобусгүй болно. Гэдгэл ийм л төсөл хөтөлбөрөөр явж байгаа. Яг манай нийслэлийн иргэдийн хурлын зарим нөхдүүд чинь бас улс төр хийх хэрэгтэй шүү дээ. Тэр одоо нийслэлийн иргэдийн хурлын одоо камерыг ашиглаж юм ярих хэрэгтэй шүү дээ. Тэр хувийн хвшлийн түншлэл хүнд ямар огт учраас хинээс ч мөнгө гараагүй, нийслэлээс мөнгө гарахгүй. Эхний үр дүн гарлаа шүү. Бид нар ТЭЦ 5-ыг тэр хувийн хвшлийн түншлэлээр анх удаага Монгол улсын түүхэнд тэр хувийн хвшлийн түншлийн сая гэрээ байгуулад одоо ажиллана хэлцээ явж байна. Таад очиж сурвалж 40 жил нэг ч станц зураг үзтээ. Тэгээ тэрийг тэр хувийн хвшлийн түншлэлээр явуулсан гэд юу нь буруутаад байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд ийм төсөл хөтөлбөрийг бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлээ хүсэл төхөөр тэрийг бид нар дараад бүтэн жил суух юм уу? Ирсэн даруйд нь засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлцүүлээд иргэдийн хурл танилцуулах юм. Татвар төлөгчдөөс мөнгө гарахгүй юм дээр бид нар жагсаалтанд нь нэмж оруулаад тендер зарлаад сонгон шалруулаад чадвалыг чадахгүй дараагийнх нь хийгэл гэдэг зарчим явж байгаа шүү. ТЭЦ 5-ын ажил ямар шатнд явж байгаа юм бэ?
Би сая дөнгөж сая яриад дуусгаж ямар Шилтийн асууж байна. Одоо хизүүн батлагдаад явж гин гэсэн үг үү? Суурны газар шорооны ажил нь эхэлсэн явж байна. Үнсээ зөөж байна. 4 сарын 15-нд дахиад доошоо ухаад яг уул бетоноо тавих ажил нь эхэлнэ. Техникүүд нь ороод ирчихсэн явж байна. Коп 17 бонд гаргах гэсэн. Чи тэрийг ТЭЦ 5 дүгнгээд бонд гаргаж байгаа үстэй. Өмнө банкны үр төлбөр 24 оны 200 тэрбум төгрөгөөр төлөө дуусна гэд би одоо 13 дахь ярьж байна. Та нар төлж дуусчаад буцаагаад 200 гаргах гэж байна гэж хэлээд байгаа чинь. Коп 17 Би Коп 17